Та хасах зарчмаар амьдрдаггүй эсвэл үржүүлэхийн сэтгэлгээгээр амьдрдаггүй. Тэгвэл Бурхан үржүүлэх зарчмаар ажилладаг юм. Эзэн бэлэвсэн эмэгтэй Зарифатад хэлэхдээ энэ газрын гадарх руу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аягандах гурилж дуусахгүй, тостой ваарч хоосрахгүй гэж альцсан. Тижээ хүнгүй, борооч үгүй, хоолч үгүй Зарифат гэх бэлэвсэн эмэгтэй маш хэцүү нөхцөлд орсон байв. Түүнд ердөө ганц удаа хоол хийх гурил тос байгааг мэдээд энэ бидний сүүлийн хоол байх хэмээн бодон мод цуглуулахаар гадагш гарав. Тэгтэл нэгэн үл таних хүн түүний явахын өмнө зогсож түүнээс ус өгөхийг хүсв. Түүнийг ус авахаар явхад иш үзүүлэгч Илия талахч мөн нэмж авчрахыг гуйв. Харин тэр эмэгтэй хариудна. Таны бурхан эзэн амьд. Надад савн дах атгахын гурил вааран дах жаахан таснаас өөр юу ч үгүй хэмэв. Түүний төлөвлөгөө нь хасагдах зарчмын дагуу ердөө л өөртөө бас хүүдээ хоол хийж идээд өөхөх байв. Харин бурханд өөр төлөвлөгөө байсан. Бурханы үржүүлэх зарчмыг ойлгодгүй хүмүүс бурханы үйлчлэгчдийн үг магадгүй хүнд эсвэл эмзэг санагдах байх. Илия түүнд битгий гэж хэлсний дараа надад эхлээд талах өгөөч гэж хэлээд дээр нь мөн бурханы амлалтыг нэмэн хэлв. Энэ нь яг л бидний өнөөдрийн 10% өргөл хандив шиг. Зарифат гэх бэлэвсэн эмэгтэй бурханы үржүүлэх зарчмыг хүлээн авч иш үзүүлэгчийн үгийг өөрийнх нь хүнд нөхцөл байдлын гарц хэмээн итгэсэн. Үүний адилаар бурханыг нэгт тавих нь амьд гарах цорын ганц арга байсан бөгөөд одоо ч байсаар байгаа. Мөн тэр биднээс 10% эхлээд буцаан өгөхийг хүсэх үед бидний итгэл зориг мөхөж болох юм. Зөвхөн бурханы амлалтанд итгэснээр л бид түүнийг жинхнээсээ ихэнд тавьж байна гэсэн үг юм. Тиймээс 10% бурханд буцаан өргөж, бурханы үржүүлэх зарчмын сэтгэхүйг суулган, өөрсдийн хүслийг хойш, харин бурханыг ихэнд тавьцгаая.